нам гэсэн нэртэй нам олж тэр намайг авдрын хэлээ өгч Монголд томсод нам 45 суултаа болсон. Тэгэхдээ өнцөг хөдөлснөөс төрчиж олон хэсгийн байгууллагаас тусалж төлөвлөж нөгөө улс төр хүчтэй санал тавьж нөгөө улс төр хүчтэй одоо өөрсдөө давж ингээд хамтарсан гэсэн нэртэй хууль бус юм өнцөг хөдөлсөн хууль санаатаа хайшин тусын газар байгуулагдсан. Хоёр галхнууд Монгол Ардын хуулсад намыг алга болгож Монгол Ардын нам гэсэн шинэ намыг бүрдүүлсэн байгаа. Тэр бол 2008 оны сонгуулийн дараа бол энэ улсын хурал суулттай гишүүдийн хаяг нэр бүхэн хөдөлсөн. Тэгмээс одоо Монгол Ардын нам 45 суулттай гэж хэлж байгаа гэсэн мөр эргэлзэж байна. Сонгуульд Монгол Ардын нам даваа. Тэгмээс энэ бас эргэлзэж байна. Нарийн суултах юм бол ийм бүлэг байгуулагдах ёсгүй. Би бас гишүүд байгаа. Би гэж байна. Харин Монгол Ардын хуулсад нам байгууллагад одоо энэ байгуулагдсан байгаа. Энэ дэшүүдийн нэрээр дахин сэргээж аваад тэр Монгол Ардын хуулсад нам өөрөө мэдээж хамтран ажиллаж бэлэн байгаа. Монгол Ардын хуулсад нам гэсэн нэр анханасаа барьж сонгуульд орсон гэдэг утгаараа зүгээр сонгуулиар үзэх юм бол 45 хүн тэр Монгол Ардын хуулсад нам нээсэн юм бол тэр 45 хүн Монгол Ардын хуулсад нам гишүүн бүлэг байх ёстой. Түрээс дараагаар шийдчихдэг их бид авсан хүмүүс тэгээ дураараа шийддэг байдаг бол бид бас бүх хуулийн дагуу сонгуульд бол өөрөө чухал нэр нь гэж байна. Түрээс тэгээд сонгуульд ордог нэртэй ороод тэгээд сүүлд сонгуулийн амралтыг хийж чадахгүй бол өөр нэр авч болтдог. Ийм жишээ тогтох юм бол цаашдаа улс орж ирсэн сонгуульч болоогүй. Би тэр идэвхтэй савсан. Өнөөдрийн хамсалтай төрийн тогтолцоо маань альчлангуйлд боллоо. Энэ бол хоёр юмнаас бүрж альчил ба дарангуйл гэсэн. Нана альчилсан царайтай цаана дарангуйлын мөн чанартай. Энэ хоёрыг нийлүүлэхээр альчлангуйл. Альчлангуйл гэж юунаас бүрдэж байгаа? Худлаа сонгуулиас эсвэл сонгуульд орсныхаа дараа амттай биехгүй болтож зугтдагаас хэд хуулаас ядуурлаас ажилгүйдээс нь арчингуул бүрдэж байгаа. Энийг хамгаалъя гэж бодож хамтарсан засгийн газар ажиллаж байгаа. Би болохгүй олонхын хариуцлага засгийн газар сүүлийн хариуцлагатай хямдтай байж энэ улсаар хөгжнө. Тийм учраас энэ арчингуулаас салж энэ сонгогчдын өгсөн саналыг хүндэтгэж төлөвлөсөн ажиллах ёстой ийм саналыг бид гишүүлж байгаа. Ийм чиглэлээр улсын хурал байгаа хүчээрээ дамжуулж ийм шударгаас одоо хөдөлгөөн үйл ажиллагаа явуулж үзүүлдэг гэсэн ийм даалгаврыг гэх юм уу одоо Монгол Ардын хуулсад хөдөлгөөн өгсөн байгаа. Тэгээд томцоод энэ намын батлалсуулж байгаа үйл явц сүүлийн үед энэ сүржин дүү тэр мэдээлэл хэрэгсээр явж байна. Би бодохдоо хүн өөрөө аль нэг намын гишүүн болох бол тухайн хүндээ байна гэж хэлсээр байж шүү дээ. Тэгээд амттай ингэж харьцаж байгаа юм чинь жирийн гишүүдтэйг төрийн бүлгүүдийг харьцаж тэр батлыг хүчээр бич туулж байгаа байхгүй. Ийм үйл ийм ийм завхар байгаа учраас Монгол Ардын хуулсад нам бол ухамсартай, зоригтой, зарчимтай хүмүүсийн нам байсаар ирсэн байх ёстой гэж бодож бид энэ ахлыг хийж байна. Энэ хурал бол үнэхээр зоригтой хүмүүс ирсэн. Зарим аймгийн удирдлагууд 3 өдөр гişтэй сонгогчийг 4 өдөр болоод нэг хоног хойшлуулж гişтэй намыг хуралхан орчихгүй гэж. Цаана тэр онгоц хойшлуулахлаар ямар олон хүний ажил амьдрал муурж байгаа ямар хөрсөн олон ажил асуудал хойшлуулж байгааг тоохгүй онцгой хурал төлөвлөж ирүүлэхүн тулд бүхэлдэн аймгийн иргэстэй онгоцны хувийг өөрчилж энийг дарамт хийж байгаа. Энэ бол зорилготой хурал болсон. Одоо зорилготой байх хэрэгтэй. Зорилготой байж энэ бүхнийг дарахаас биш айх юм бол энэ цөөн энэ арчлангуйлыг илэрхийлж байгаа хүмүүс бол энэ батлаж гэсэн өөрөө шийдвэргүй хадгалдаг сонгуулийн амралтаас зугтдаг ийм хариуцлагагүй төрийг улам ихжүүлж ингээд өөрсдөө хохирно гэж бас энэ хурал харуулсан юм аа.